тодорхой болж байна. Манай тэгвэл улсын хурлын дэгийн тухай хууль дахиад л үндсэн хуулиа зөрчсөн хууль болж таарлаа. Өнөөдөр улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга нь үгүй штэ гэж хэлж байгаа ч гэсэн хууль санаачлах эрхийн хязгаар дээр улсын хурлын тухай хуулийн дээр 36-гийн 1 дээр улсын хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлна гэж байна. Зөвхөн. Тэгвэл бид нар эхнээсээ улсын хурлын дэгийн тухай хуулиас ахуулаад дахиад л үндсэн хуулийн зөрчилтэй дэгийн тухай хуулиар төдийгөөс өнөөдөр болтол явсан юм уу? Дээрээс нэмээд Монгол улсын үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүн гэж байгаа болохоос ш улсын хурлын тойргоо сонгогдсон гишүүн, жагсаалтаар сонгогдсон гишүүн гэж байхгүй. Энэ хүмүүс бол ард түмний элч бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлын төлөө ажиллана гэсэн болохоос ш намынхаа төлөө ажиллана гэж байхгүй байгаа. Даргынхаа төлөө ажиллана гэж байхгүй байгаа. Бид нар олон асуудал дээр өнөөдөр ч биш үеийн парламент хоорондоо маргаж муудалцж исэн зүйл зөндөө байгаа. Энэ ганцхан Монголд ч биш юм билээ. Дэлхийн олон парламентын тийм билээ. Яг бол энэ олон салбарын хүмүүс, энэ олон намын хүмүүс, олон насны төлөөлөл, гендрийн төлөөллийн хүмүүс бид нар үргэлж нэг үзэл санаатай байна гэж байхгүй. Та бүхэн тэгвэл энэ хуулиар бүгдээрингийн ардын намын төлөөлөгч байдаг юм уу? Аль нэг намын төлөөлөгч байх ёстой гэж шахчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ яаж байгаа юм? Жагсаалтаар сонгогдсон гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй байх ёстой. Тойргоо сонгогдсон гишүүд бол арай бага ёс зүйтэй байх ёстой гэсэн ийм хуулийн зохицуултыг та бүхэн маань хийж орж ирж шít. Нөгөө талдаа бид нэр сая намынхаа жагсаалтан дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, IT захимын төлөөлөл гэдээ ингээд оруулж ирсэн. Үүнийхээ дараагаар энэ хүмүүс манай намын дарга удирдлагуудтай засгийн газартайгаа санаа нийлэхгүй бол эргүүлэн татах үе талгыг нь хийж байна. Бидний өөрөөр хэлбэл сонгогчдыг хуурам эхэлж болно гэж хэлж байгаатай яг адилхан. Энэ хүмүүсийн магадгүй нэр хүн дээр бид нар бас санал авсан байх. Би үл тэгж боддог. За дараа нь энэ хүмүүс орж ирээд олон зүйл дээр инх төвшин гишүүн төсөвдөр захимын зарим нэг бодлогоор амар гишүүн ингээд манай дарга нартаа үг зурж исэн асуудлууд зөндөө байгаа. Тэгвэл энүүнээсээ болоод эргүүлэн татах үндэслэл нь бий болж байгаа юм. За нөгөө тал дээр та бүхэн маань интернет дээр ороод нэг хараад үзээрэй. Өнөөдөр ийм хуультай улс орнууд ийм байна гинэ. ID ардчлалын олон улсын том судалгааны байгууллагаас гарсан юм дээр Перу, Венесуэл гэх мэтчлэн Латин Америкийн засаглалын үед маш тогтворгүй, за дээрэс нэмээд дарангуул руу ерөнхийдөө шилжсэн ийм улс орнууд ийм хуультай байна. За Африкийн зарим улс орнууд байна. Юганда, Зимбабве гэх мэтчлэн. Та бүхний өнөөдөр жишээ гаргаж ярьж байгаа нь болохоор Туркийг одоо ардчлалын үлгэр жишээ улс гэж хэлэхэд бас хэцүү шттэ. Европ гэхэд бараг Европт ийм хуультай улс орн их зөөхөн гэж байна. Герман гэхэд зөвхөн Бавари мужид нь, Канада гэхэд зөвхөн ганцхан мужидаа иргэдийн урлагийн асуудал дээр эргүүлэн татах хуультай байдаг. Яг бол энийг ард түмний сонголт гэж үргэлж хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг. 2.2 сая өнөөдөр сонгогчдын эрхийг манай дарга нарын томилсон 9 үндсэн хуулийн цэцэн гишүүд шийдэхгүй. Тэмүүжин гишүүний төрөний уурлаад байгаа нь тэр хүмүүсийн шийдвэр эцсийн шийдвэргээд өнөөдөр ёс зүйн асуудлаар оруулаад шийдчих юм байна л да. Өөрснөө энэ шийдэж байгаа хүмүүс ч гэсэндээ ёс зүйн маш өндөрлөгт байгаа гэдэгт та бүхэн маань итгэж байна уу? Сая 2 хоногийн өмнө засгийн газрын хэрэглэхийн дарга энх 2 сайд хэлж илээ. Эрдэнэтийн 49% дээр цэцэн нэг дүгнэлт гаргасан. Дээд шүүх нь 2 янзын шүүх нь 2 өөр янзын бас дүгнэлт гаргацсан. Шийдвэр гаргацсан. Үүнээсээ болоод бид нэр хэрэгжүүлж чадахгүй байна гэж. Тэгтэл Европ шиг шүүх засаглал нь тийм бие даасан чадвартай улс үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. За Хөрөл Баатарын булгамт байгшинд баярлалаа.